1925 оны улсын анх дугаар баярын наадамд 640 хөрөлдөснөөс Хентиангийн баян удаа сумын хариат олдноо босоо хэмээн алдарсан самдан 15 төрүүлэн алдарт луугны вандан аврагыг дагаж ирэн улстан анхудаа зодголсон Арганга аймгийн цагир сумын хариат бууржамын 9 давж үзүүрлээ. Төрүүлсэн босоо самдан давраг цол үзүүрлсэн бууржамынд арсан цололголоо. Нас чацуу 26 тэн 2 хүчтэн энхүү улсынхан эрхэн цолонд хүрлээ. 1926 оны улсын их баярын наадам 640 хүчтэн зодголсноос бууржамын 15 анх удаа төрүүлэн 27 насндаа дайан авраг цоловч түүний амд олноо Далайвангийн төмөрдөг хэмээн алдарсан Арганга аймгийн Дариад сумын хариат Төмөрбаатар 9 үзүүрлэн арслан боллоо. 1927 оны улсын баярын наадамд 960 бүх хөрөлдөж Арганга аймгийн Цагир сумын хариат бууржамын авраг 10 давж магнайлан Ардын хөлсгөлийн ам баярын наадамд анхудаа дараадан 2 удаа төрүүлсэн амжилтаараа түүхэнд бичигдсэн билээ. Орон даяар мэйтэн хэмээн алдарсан Арганга аймгийн Сан сумын хариат аюур 9 давж үзүүрлэн улсын зам боллоо. Үндэсний спортын гавьяат мастер дайан авраг бууржамын 20 дугаар зууны эхний хагсын олон наадамд зүүнний магнайт босч байлаа. 1928 оны улсын баярын наадамд 1000 гаруй хүчтэн зодоглож Арганга аймгийн Сан сумын хариат мэйтэн аюур 15 төрүүлж улсын арслан цол авсан бол урд жил 8 давж зам болсон Завхан аймгийн Тосон зэнгэл сумын хариат Цэрэгийн шагж 9 давж үзүүрлээ. 1929 оны улсын баярын наадамд 1000 гаруй бүх хөрөлдөснөөс 20 дугаар зуунд нэрийн өмнө босоо гэсэн тодотголтой явсан 3 хүчтний нэг нь болох Арганга аймгийн улсын сумын хариат босоо банзар 10 давж төрүүлэн арслан болж Цэрэгийн шагж зан 9 давж 2 удаагаан үзүүрлээ. 1930 оны улсын баярын наадамд 1000 гаруй хүчтэн зодголоход Завхан аймгийн Тосон зэнгэл сумын хариат шагж 10 давж төрүүлэн улсын арслан болж урд жилийн төрөвөх өөлтийн босоо банзар 9 давн үзүүрлээ. 1931 оны улсын баярын наадам Ардын хөлсгөлийн түүхэд 10 жилийн өтө давтснараа онцлог боллоо. 1000 гаруй бүх хөрөлцөн энэ наадамд корпусын командлог цолтой Цэрэгийн бүх одоогийн Булган аймгийн Бовд сумын хариат Бэх очор 10 давж төрүүлэн арслан болж Завхан аймгийн Идэр сумын хариат уртгарт Лавга 9 давж үзүүрлэн зам цолонд хүрлээ. 1932 оны улсын баярын наадамд 1000 гаруй хүчтэн зодголсноос Төв аймгийн Дэлгэр хаан сумын хариат Можиг бүрэг Тэмээх Бат очор 10 давж төрүүлэн арслан болж Арганга аймгийн Лүм сумын хариат улсын зам цагдаа содном үзүүрлээ. 1933 оны Ардын хөлсгөлийн баярын наадамд 880 бүх хөрөлдөснөөс Завхан аймгийн Идэр сумын хариат уртгарт Лавга 15 төрүүлж Сэлэнг аймгийн Цагаануур сумын хариат Боохой дамжин 9 давж үзүүрлээ. Энэ наадмын төрөв үзүүр 2 бүх улсын арслан гэсэн эрхэм цолонд хүрсэн билээ. 1934 оны улсын баярын наадамд 1024 хүчтэн зодголсноос Арганга аймгийн улсын сумын хариат Өөлдийн улаан хүзүү тэмээн алдарсан Дэлэг 10 давж төрүүлэн арслан цоловч Төв аймгийн бохол Ловсон мөрийн Чимд зан 9 давж үзүүрлээ. 20 дугаар зуун төрсэн Өөлдийн 2 дахь арслан улаан хүзүү Дэлэг нь өнөө цагийн хүчтэн Сумья базар гард сэрж бүдэ начин Сомогийн 68 дахь хавраг давгдэрж нарын наг цахан билээ. 1935 оны улсын баярын наадам 720 бүх хөрөлдөснөөс Төв аймгийн Монгоморт сумын хариат Сумын хаанараар орон даяар андуурсан Монгомортын Чимд 10 давж төрүүлэн арслан боллоо. Арганга аймгийн Зэнхэр сумын хариат Шарвын гомб сүрэн 9 давж үзүүрлэн зам цолонд хүрчээ. Энэ наадмын үзүүрийн бүхэн хүмүүн бус явсан тул Монгол бүхэн дэвжээг хүндэтгэх үүднээс зургийн тавьсангүй. 1936 оны улсын баярын наадам Ардын хөлсгөлийн түүхэд 15 жилийн өмнө баярт 1024 хүчтэн зодголсноос Дорнод аймгийн Чой болсон сумын хариат Дорнодын Хумбан харамэх балсан төрүүлж арслан цол авсан бол Монгомортын Чимд арслан 9 давн үзүүрлээ. 1937 оны улсын баярын наадамд 896 бүх хөрөлдөснөөс Манлайбаатар дамжин сүрэнгийн Зэйдүү Дорнод аймгийн Гурван загал сумын хариат Баргын Гэлэг 10 давж төрүүлэн арслан болж Арганга аймгийн Хайрхан сумын хариат Аат Ловсон жамц 9 давж үзүүрлэн зам цолонд хүрвэ. 1938 оны улсын баярын наадамд 1024 хүчтэн зодголсноос Арганга аймгийн Жаргалан сумын хариат Эрен хавдах Тэмээх Төрбөт зан 10 давн төрүүлж 1924 онд улсын хамгийн сүүлчийн 10 засгийн наадмын төрөвөх Арганга аймгийн Тархит сумын хариат Банд зан 9 давн үзүүрлээ. Төрүүлсэн Төрбөт үзүүрлсэн банд нарт улсын арслан цол болголоо. Эрен хавдагт Төрбөтн 1936 онд улсын зан 1938 онд 33 тайдан төрүүлж улсын арслан болсон бохоо.
1939 оны Улсын баярын адым 512 хөрөлдөснөөс Болгон аймгийн Салин өрн сумын харьяат шин цэрэг төвдөн дорж ёс тавж төрүүлэн Улсын арслан болж завхны уртгартал лавга арслан 8 давж үзүүрлээ. Уртгар тамихал лавга арслан 1950 онд Улсын наадмын 5 даванд дайна начинтай барилдаж байна. 1940 оны Улсын баярын адым 512 хүчтэн зодоглосноос Ховд аймгийн Боин сумын харьяат Улсын зан ванчинхүү төрүүлж, Дорнод аймгийн Жагбалсан сумын харьяат Улсын зан дамчаа үзүүрлжээ. Инхүү Улсын зан ванчинхүү Улсын зан голцгой хэмээх дамчаанаар Улсын арслан цол хүртлээ. Ховдын жижиг ванчинхүү нь 1932 онд начин, 1936 онд зан, 1940 онд 31 дээдэн төрүүлж Улсын арслан болсон бохоо. 1941 оны Улсын баяр наадам. Ардын хувьсгалын төвөд 20 жилийн ам баяр 512 хөрөлдснаас Болгон аймгийн Салин өрн сумын харьяат Улсын арслан төвдөн дорж ёс тавж 2 хан төрүүлэн 25 насндаа авраг болж Дорнод аймгийн халах гол сумын харьяат 1903 оны Даншин арслан хасын хүүлзээ сайхан 8 давж үзүүрлэн арслан цом төрлөө. Өлзий сайхан арслангийн хүн спортын авиат мастер Улсын арслан Эрдэнэ оширвэлээ. 1942 оны Улсын баяр наадамд 360 хүчтэн зодголсноос Хөвсгөл аймгийн Дүнэл сумын харьяат Улсын зан хужаа хэмээх чөлтөм сүрэн 9 таван төрүүлэн. Завхан аймгийн Санган сумын харьяат Улсын зан нахиу хэмээх санж сүрэн 8 давж үзүүрлээ. Төрүүлсэн хужаа чөлтөм сүрэн үзүүрлсэн нахиу санж сүрнэрт арслан цол олголоо. 1943 оны Улсын баяр наадам 512 хөрөлдөснөөс Архангай аймгийн Хайрхан сумын 2 хүчтэн тэргүүн барилуулалтаар шалгаран үлдэж Улсын зан аатал улсын жамц 9 таван төрүүлж суужирдаг учраас суудаг хэмээн нэрсэн Улсын начин содов 8 даван зүрлээ. Аатал улсын жамц суудаг содовнор хоёулан Улсын арслан боллоо. Аатал улсын жамц арслан аймгийн наадам төрүүлсэн бөхөд гөлөн мөх сургаар замын айлаас нанжин гахай гөлөм зээлэн буцахтаан өгч хэлсэн амандан хурч байсан аатай бөхөө. 1944 оны Улсын баяр наадам 512 хүчтэн зодголсноос Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Улсын начин чимэд очир ёс таван төрүүлж арслан болж Болгон аймгийн Салин өрн сумын харьяат төвдөн дорж авраг 8 давж улсад анх удаа зүрлээ. 1911 оны Даншин наадмын төрөөх их Монгол шарав жамц авраг 67 насндан 1944 оны наадамд зодглож байгаа нэ. 1945 оны Улсын баяр наадам 512 хөрөлдөснөөс төвдөн дорж авраг 3 удаа ган төрүүлж дайн авраг цоловч 8 давж зүрлсэн Хөвсгөл аймгийн Цагаан өр сумын харьяат Улсын зан цэвэн арвдан Улсын арслан боллоо. 1946 оны Улсын баяр наадам. Ардын хувьсгалын түүхэд 25 жилийн он баярт 1024 хүчтэн зодголсноос Болгон аймгийн Салин өрн сумын харьяат төвдөн дорж авраг 10 давж 4 удаагаан төрүүлж Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Улсын арслан чимэд очир 9 давж зүрлэн 30 насндаа авраг цоловлаа. Улсын баяр наадамд начин зан арслан авраг цолтой 1024 мөхчүүд барилдлаа. Хөрөлдөөрийн төгсгөлд дайны авраг төвдөн дорж самдан чимэттэй арслан чимэд очир даан самбуутай барилдаж төвдөн дорж авраг 10 давж даяар дуусах дайны авраг цол авлаа. 1947 оны Улсын баяр наадам 512 хүчтэн зодголсноос дархан авраг төвдөн дорж залуу авраг чимэд очир 2 Чехийн Прагот нуулсан дэлхийн залуучууд оюутны наадам төлөөлөгчөөр явсан тул зодголсонгүй. Наадмын бүхэн барилдаанд хуучнаар Завхан аймгийн Жаргалан сумын харьяат Хязгарын цэргийн Батсүр 9 даван төрүүлж арслан цоловч Өвөрхангай аймгийн 30 сумын харьяат Улсын зан цоодол 8 даван зүрлээ.